Дашин Намдаков, Оросын уран баримлч, зураач, уран дархан, Оросын албаны улсын зураачдын эвлэлийн гишүүн. 1967 онд Бурятийн Читмүжийн Укурук тосгонд төрсөн. Ника цагаан зан Оросын албаны улсын засгийн газрын шагналтай. онд Красноярскийн урлагийн их сургуульд элсэн орж 1992 онд сургуулаа төгссөний дараа Улаанбаатар хотноо урлан нээн ажиллаж эхэлсэн. 2000 онд Ирхүү хотноо анхны үзэсгэлэнгээ гаргасан. 2007-оос 2008 онд сүүлийн 7 жилийн бүтээлүүдээрээ Москва хотноо Третьяковын галерейд, 2010 оны 2-оос 4-р сард Санкт-Петербург хотноо Эрмитажид, 2011 оны 6-аас 7-р сард Казаны үндэсний уран зургийн галерейд, 2014 оны 4-р сараас 9-р сар хүртэл Оросын улсын түүхийн музейд, 2014 оны 6-р сард Красноярск хотын Суриковын нэрэмжит уран зургийн музейд, 2015 оны 8-р сард Ирхүү хотын Виктор Бронштейний галерейд тус үзэсгэлэнгээ гаргажээ. Дашин Намдаков зөвхөн Монголд, Бурятад, Оросд гэлтгүй дэлхийд даяар алдартай уран баримлч, зураач, гоёл чимэглэлчгээд дэлхийд даяар дэлхийн алдартан бүр түүний уран бүтээлийг харж биширдэг Дашин Намдаков гэсэн эрхэм хүнийг өрсөн юм аа. Ингээд та бүхэн ярилцлаганд анхаарлаа хандуулна. Дашин Намдаков хүрэл, мөнгө, алт, зис, үнэт металл болон яс, адууны дил сүүл, модоор бүтээлээ уралдаг. Түүний бүтээсэн уран баримлууд, гоёл чимэглэл зэрэг бүтээлүүд нь Төв Азийн уламжлал, буддын шашны агуулга шингэсэн байдаг. Түүний бүтээлүүд Санкт-Петербург хотын Оросын угсаатны зөв музей, Эрмитаж, Дорны ард түмнүүдийн соёл урлагийн музей, Москва хотын орчин үеийн урлагийн музей болон Монголд, Америк нэгдсэн улс, Герман, Франц, Швейцарь, Бельги, Финлянд, Япон, Тайван зэрэг гадаадын улс орнуудын урлаг сонирхогчдын цуглуулгад хадгалагддаг. 2012 оны 4-р сарын 12-нд Лондон хотын төвд Дашин Намдаковын Чингис хаан уран баримл сүндэрлэж байсан. Баг, жүжигчин гэсэн уран баримлууд нь бүх Оросын орчин үеийн драматургийн наадмаас шагнал хүртэж байсан бол эзэн хэмээх уран баримл нь Ирхүүгийн олон улсын баримтат кино наадмаас шагнал хүртэж байжээ. 2003 онд Оросын уран зургийн академиас мөнгөн медаль хүртсэн юм. Ярилцлага таны бага нас гэр бүлийн өссөн төрсөн орчны талаар эхлээд яриа л да. Ер нь бидний өнөөгийн байгаа бие хүний төлөвшөлт гэр бүлийн орчин маш их нөлөөлдөг шүү дээ. Таны эцэг ч гэсэн зураач байсан гэж би сонссон. Тэгэхээр таны бага нас гэр бүлийн талаар яриагаа эхлэе. Миний аав одоо 85 настай, ээж 81 настай. Ээж аав маань өндөр настай хүмүүс учраас би тэдэн дээрээ ойрхон очдог. Одоо бид Лондонд амьдардаг. Жилд хэд хэдэн удаа аав ээж дээрээ очино. Хэдий их ажилтай байсан ч аав ээж рүүгээ нисэх цаг заавал гаргадаг. Мэдээж төрж өссөн орчин намайг хүмүүжүүлсэн. Би тэгэхээс наймуулаа 4 хүү, 4 охинтой айлын 6 дахь хүүхэд нь би. Миний аав дархан хүнлэдэ бүгдийг л хийнэ. Гэр авахын хэрэглэл, гоёл чимэглэлээс эхлээд буддын шашны зан үйлтэй холбоотой зүйлсийг уралдаг. Тосгон даяараа л алдартай. Тосгоны бүхэл уран дархны ажлыг амжуулдаг байлаа. Тэр алдартай уран бүтээлч үед амжсан дахны гаралтай удамтай энэ хүү одоо хэдийний дэлхийд дахны алдартай уран баримлч болсон байна. Дэлхийд дахны алдарсан энэ алдар нэр хүн гэдэг бол ямар шагналаас мэдээж хайгуун үнэтэй. Гэхдээ таны хувьд танд хамгийн сайхан санагддаг шагналт нь юу байсан бэ? Нэг мэдмээр байна л да. Миний хувьд хамгийн сэтгэл хөдлөсөн мартагдахгүй дурсан жүлдээсэн мөч бол анхны үзэсгэлэнгээ гаргасан үе юм. Ирхүү хотод анх үзэсгэлэнгээ гаргаж байсан. 15 жилийн өмнө намайг хинч мэддэггүй уран бүтээлчд намайг таньж амжаагүй үед гаргасан үзэсгэлэн. Энэ үед л үзэсгэлэнгийн зохион байгуулж нээлттэй хийсэн үнэхээр төсөөлж байгаагүй үр дүн гарсан. Ирхүүд нээсэн энэ үзэсгэлэнгийн дараа дэлхийн улс орнуудын музейн хаалга миний өмнө нээгдэж байсан юм. Тэр үед анх үзэсгэлэнгээ нээж байхдаа хүмүүс тийм ихээр сонирхож үзэж харна бүтээлүүдийг минь үзнэ гэж үнэхээр төсөөлж байгаагүй. Маш их хүн ирсэн. Ийм үр дүнд хүрнэ гэж огч бодож байгаагүй. Би үнэхээр гайхан алмаарч байлаа.
Түүнээс хойш би олон оронд үзэсгэлэнгээ гаргасан, музейн галерей гээд үзэсгэлэнгээ олон гаргасан. Гэхдээ сэтгэлдээ дуу алдал гайхшруулж байсан үр дүн үзэх хүн тэр эрхүүгийн үзэсгэлэнгээс л мэдэрч байлаа. Олон шагнал бий. Гэхдээ уран бүтээл сэтгэл ханамжийн талаар яриад хамгийн сэтгэл хөдлөсөн үе энэ байсан юм аа. 20 жилийн өмнө таныг Монголд ирэхэд эх орон телевизийн бас ярилцлага авч ирсэн. Тухайд та Монголдоо эх орондоо ирэхэд үнэхээр сайхан байдаг гэж ярьж байсан. Тэгэхээр энэ Монгол таны сэтгэлийн гүнд чинь ер нь яг ямар улс, ямар орон гэдгээр танд төсөөлөгддөг юм бэ? Ну, во-первых, когда я езжу по... Намайг дэлхийд хороод үзэсгэлэнгээ гаргаж явхад та хэн бэ? Хаанхын хүн бэ гэж асууцгаадаг. Я им говорю, что Би бурайд хүн, Оросын монгол хүн гэж хариулдаг. российский монгол. Өөрөөр хэлбэл Оросын нутаг дээр амьдардаг монгол хүн. Би энэ үгээрээ таны асуултанд үндсэндээ хариуцлаа гэж бодож байна. Монголд би их ирдэг. Монгол орон хөгжин цэцэглэж байгааг харахад сайхан байдаг. Монголын ард түмэн бид түүхэн уламжлал, өв соёл, зан заншил, ах уйгаан хадгалж үлдээсээ удам мухсаагаан марталгүй нэгдмэл нэгэн цул хүч байгаасаа гэж би их хүсдэг. Энэ бол асар өргөн ойлголтолдоо гол нь өв соёл, ёс заншлаа хадгалж үлдэх нь чухал. Ну, это огромная тенденция. Все же культуру надо сохранять. Монголын урлаг судлаачид таны уран бүтээлүүдийг импрессионизм гэж үнэлдэг. Үнэхээр энэ урлагийн чиг хандлагад таны уран бүтээлүүд хамаарах уу? Ой, не знаю, там... Мэдхгүй юм да. Бурайдад, Оросд, Англид гээд энэ тал дээр бүгд л өөрөөр хэлэлцэж тодорхойлж байдаг. Энэ бол миний ажил биш. Урлаг судлаачдын ажил. Тэд өөрсдийнхөө ажлыг хийх, би ч өөрийнхөө ажлыг хий. Тус тусынхаа нэмийг л хийсэн дээр миний хувьд уран бүтээл маань ямар чиглэл урсгалд хамаардаг нь чухал биш. Гол нь дотоод хөг нийлэмжил чухал. Дашин Намдаковын талаар Оросын Третьяковын галерейн 20 дугаар зууны уран баримлын хилцийн эрхлэгч, Оросын уран зургийн академийн сурвалжлагч гишүүн Людмила Марц бичгтээ түүний авиас зүүн бэлэгт зураачийн үзэгдэл оршиж байдаг юм. Намдаковын уран бүтээлд шинэ зууны соёлын янз бүрийн үзэгдэл, шинж чанарууд тод томрон харагддаг. Дашин Намдаков бол 21-р зууны үзэгдэл гэдэг нь маргаангүй. 15-аас 20 жилийн өмнө энэ үзэгдэл гарч ирэхгүй байсан. 1980-ад оны үеийн бурайдын соёлч тэр, нийгмийн ухамсарч тэр түүнийг хүлээж авахд бэлэн байгаагүй. Даши цагаа олж төрсөн. Дашин Намдаков гэсэн үзэгдлийг ойлгохын тулд шин цаг үеийн чиг хандлага төсөөллийг ухамсарлах ёстой. Дашин Намдаков бол гүн гүнзгий нарийн мэдрэмжтэй, өргөн цар хүрээтэйгээр цаг үеэ мэдэрч сэтгэдэг, бидэнд ойлгогдох үзхилээр амьд агуу соёл иргэншил оршин байгааг мэдрүүлэх ховрхон боломжийг олгодог агуу уран бүтээлч гэж онцлсон байдаг юм. Зарим уран бүтээлчид бүтээл нь амилсангүй гэж яриад байдаг. Таны хувьд бүтээлээ яг амилсан байна гэдгийг яаж мэддэг вэ? Энэ бол урлагийн хамгийн хүнд хэцүү ойлголтуудын нэг л дээ. Амьд бүтээл, амьд бус уран бүтээл гэдэл субъектив шин чанартай. Би үзүүлэнгүүдэрэн орж бусад уран бүтээлчдийн бүтээлийг харж байхад надад зөвхөн итгэх эсвэл үд итгэх гэсэн л зарчим үйлчилдэг. Аливаа уран бүтээлийг харахтаа тухайн уран бүтээлч дотоод сэтгэлтэйгээ хэр нийцүүлсэн байна гэдгийг хардаг. Миний хувьд итгэх, үл итгэх энэ үндсэн зарчим. Харин амьд эсвэл амьд ус гэдэг нь их л хийсвэр ойлголт л доо. Уран бүтээл эмзэглэл гонигдлаас төрхөн цөөнгүй байдаг. Таны хувьд ийм тохиолдлууд бий юу? Ну, вообще, Ер нь бол урлагт эмзэглэл гоник шаналлын улмөр байх ёстой гэж боддог. Ялангуяа яруу найраг зохиолд. Сэтгэл хөдлөлийн ийм мэдрэмжгүйгээр урлаг утгаан алдна гэж боддог. Хүний амьдрал хэр сонирхолтой өрнсөн, ямар үйл явдлыг туулж, ямар сургамж, ухаарл авсан гэдэг нь чухал. Амьдралд үргэлж баяр баясгалан, аз жаргал, халигад байдгүй шүү дээ. Сайн өмөө олон юм тохиолдно. Хүний дотоод ертөнц амьдралаас үүдэлтэй тэр ухаарл, сэтгэл хөдлөл уран бүтээлд нь улам өрөөн үлдээсэн байдаг. Уран бүтээлчийн бүтээлээс түүний бүхэл амьдрал нүдний өмнө дурайхан ч бий. Тухайн уран бүтээлчийн дотоод ертөнц хэр баялаг, сэтгэлийн гүндэх дурсамж, дурдтагл нь хичнээн их баян байсан юм бэ гэдэг нь харагддаг. Тэр бүхэл уран бүтээлч тухайн ард түмнийхэн амьдралын улмөрийг гаргаж ирдэг. Энэ нь яг л хурууны хэшиг гэх үдээ. Уран бүтээлд энэ нь тод томрон үлдсэн байдаг юм.
на его произведениях. Таны Чингис хаан уран баримл Лондоны төвд анх баригдаад бүтээгдэхэд нэлээд их шуугиан тарж байсан. Тухайд олон хүмүүс шүүмжилж байсан, лондончууд эсэргүүцэж байсан. Харин энэ Чингис хаан хөшөөг Монголд ирэхэд бас л хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Их Британд хөшөө босгосон үйл явдлыг тойроод нэг их дуйланс шууган гарсан хэрэг биш л дээ. Яг уу олон хүмүүс гайхаж байсан. Яагаад Чингис хааны хөшөө Лондонд босох болов? Тэр дундаа яг Лондоны төвд босох болов гэдэл их л гайхсан л да. Тэр бүхэл энэ асуудал Британий парламент дээр яригдж байлаа. Энэ төслийн ажлыг зохион байгуулсан, гүйцэтгэсэн хүмүүст энэ бол урлагийн бүтээл гэж бид хэлж байсан юм. Улс төртэй хож хутгах хэрэггүй. Энэ бол урлагийн бүтээл гэж хэлж байлаа. Зөвхөн миний хувьд төдийгүй Монгол түмний хувьд энэ их чухал үйл явдал байсан. Монголчууд Чингис хаанаа бурханчлан дээдэлдэг ард түмэн. Миний хувьд гэвэл энэ төслийг хийх үнэхээр чухал байсан. Эцсийн мөч хүртэл надад энэ боломжийг олгоно гэдэгт нэг л итгэлгүй байсан юм. Харин Чингис хааны хөшөөг Лондонд босгох зөвшөөрөл өгөхөд үгээр хэлхийн аргагүй тийм их баярлаж байлаа. Мэдээж энэ хөшөө Монголд ирэхээр болсонд бүр их баярлсан. Америкт, Хятад, Орос гээд олон орноос энэ бүтээлийг авах өөрийн оронд байрлуулах санал ирж байсан. Гэхдээ Чингис хаан эх орондоо очих ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байсан юм. Одоо энэ нэлээд шуугиан тарьсан Чингис хаан баримл аль хэдийн Монгол ирсэн байна. Та Монголд энэ бүтээлээ яг аль хавцаа байрлаасаа, аль хавцаа сүндэрлээсэй гэж хүсэж байна. Но вот мы сейчас ездим по Бид хотоор явж үзсэн. Я специально для этого приехал. Би хөшөө байрлуулах газрыг сонгохоор Монголд ирсэн юм. Ну, Хотоор явж олон газрыг скажем, выбор үзлээ. небольшой. Вот. И Шуудан хэлэхэд сонголт маш бага байна л для да. меня фигура Чингисхана Зөвхөн миний хувьд гэлтгүй Монгол түмний хувьд Чингис хаан маш чухал учраас байршлан зөв сонгох хэрэгтэй байна. Хурдханд хөшөөгөө байрлуулах юмсан гэсэн бодол төрж байна. Одоо Чингис хааны уран баримл тээвэрлж ирсэн баглаа бодолтойгоо л байгаа. Энэ баглаа бодлоос нь бушуухан салгаж байрлуулах юмсан гэж хүсэж байна. Би энэ баримлаан амьд мэд үздэг. Тиймээс хүлээ баглаатай удаавал намайг шийтгэн гэхээс айж байна. Тиймээс бушуухал нээж хөшөөгөө байрлуулмаар байна. Та дэлхийд алдартай уран баримлч, гоё чимэглэж дархан хүн. Та өөр ямар нэг салбарт өөрийгөө сороод үзье гэж боддгоо. Одоо би уран баримлч хүн. Уран баримлаа хийхэд ч цаг хүрэлцэхгүй байна. Намайг киноны ажилд урьж би оролцож байсан үе бий л дээ. Энэ төрлийн ажил хийхэд сонирхолтой хэдий ч гол ажил уран бүтээлийг хийх цагаас маань авдаг. Одоо хийж байгаа ажлаараа олон зүйлийг харуулж амжаагүй явна. Тэгэхээр уран баримл гэсэн гол ажилдаа л илүү их цаг зав зарцуулахыг хүсдэг дээ. Түүний уран бүтээлийг урлаг судлаачид урлагийн ертөнцийн өндрөөр үнэлдэг төдийгүй бүтээлүүдийг нь цуглуулж үзэсгэлэн гаргахыг нь тэсэн ядан хүлээдэг элитийн хүрээлэл хэдийнэ бий болсон юм. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинээс эхлээд дэлхийн олон орны улс төрчид түүний бүтээлийг цуглуулдаг бол Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковч уран бүтээлчийг дээдэлж хүндэлж явдаг нэгэн. Дашигийн үзэсгэлэн бол түүнийг хүндэлдэг, уран бүтээлийг нь мэддэг хүмүүрт маш том баяр байдаг юм. Тэр бол Оросын баялаг соёлын томоохон төлөөлөгч. Даши уран бүтээлээ хөлийн чандад танилцуулж, биднийг төдийгүй дэлхийн нийтийн мэлмиг баясгаж байгаа нь үнэхээр гайхам хэрэг хэмээн өгүүлж байжээ. Та Оросын найруулагч Сергей Бодровтай Монгол кинон дээр хамтарч ажиллаж байсан шүү дээ. Энэ талаараа яриач. Би энэ киноны ерөнхий зураачаар ажилласан.
арт-директором. Кинон дээр гарч байгаа үзэгдэл бүр хүнд хэрхэн харагдахыг зураач хариуцдаг. Художник отвечает. Киноны зохиол, жүжигчдийн юу ярьж байгааг би хариуцахгүй. Үүнийг хийдэг мэрэгжлийн хүмүүс бий. Найруулагч ажиллана. Харин тэр киноны үзэгдэх хүмүүст харагдах байдал дээр би бол сэтгэл хангалуун үлдсэн. Илүү гүн гүнзгий хүчтэй мэдрэмж төрүүлэхээр хийж болох л байсан л да. Гэхдээ кино бол богино хугацаанд хийгддэг бүтээгдэхүүн. Богино хугацаанд их зүйлийг амжуулах ёстой. Хэрэв ийм төрлийн кино дахиж хийх боломж гарвал арай өөрөөр хийх байсан. Гэхдээ л анхны юм анхны хараад үлддэг. Би энэ киноны ажилд сэтгэл хангалуун байдаг юм. Сонирхуулаад хэлэхэд бид энэ киногоор Оросын нэр хүнд бүхий Nikon наадмаас шагнал хүртсэн. Бас Цагаан зан гэдэг киноны салбарын хамгийн нэр хүнтэй шагналыг авсан. Дараа нь Оскарт нэр дэвшиж байлаа. Би бүр Оскарын шагнал гардуулах ёслолд оролцсон. Бид шагнал авна гэж бат итгэлтэй байтал Пенелопе Круз гарч ирээд өөр киноны нэр зарлахад бодроо бид хоёр виски уухаар гарч байлаа. Түүнтэй хамтран Монгол киногоо бүтээсэн Оросын нэрт найруулагч Сергей Бодров Намдаковыг төгс чадвартай төгс хүн гэж үнэлсэн байдаг. Даши төгс учраас ердийн нэг зураачаас илүү төсөөлөл үзэгдлийг манай кинонд бий болгосон. Хэний ч мэдэхгүй байгаа соёлын бүхэл мэдлэгээ тэр гаргаж ирэн хэв маягийг донжийг нь тааруулж харуулсан. Түүнийг манай киноны хамтран зохиогч гэж нэрлэхэд буруудахгүй. Даши оролцоогүй бол энэ кино өдий дайны сайн кино болохгүй байсан юм хэмээн Бодров ярьжээ. Та гэр бүлийнхээ талаар, хүүхдүүдийнхээ талаар, эхнэрийнхээ талаар яриач. Гэр бүлийнхээ орчны талаар. Да, у меня жену зовут Татьяна. Миний эхнэрийг Татьяна гэдэг. Бид 3 хүүхэдтэй. Хүү маань том болсон. Одоо 25 настай. Гэр бүл зохиогоод 2 хүүхэдтэй болсон. Том охин маань 18-тай. Энэ жил сургуулаа төгсөн. Бага охин маань 8 настай. 3 дугаар ангид сурдаг. Бид бүгдээрээ Английн Лондон хотод амьдардаг. Өөрийн зохиосон гэр бүл гэвэл ийм байна. Дээр нь бид эхээс олуулаа. Тэдний маань үр хүүхэд ачцээгээд манайхан их өнөр гэр бүлэлтэй. Танаа хүүхдүүдээс аавынхаа авьяасыг өвлсөн хүүхэд бий юу? Бид эхээсээ наймуулаа. Манай ах トゥ төр төрөсдгийг бараг тал хувь нь уран бүтээлч хүмүүс. Уран зургийн сургуульд сурдаг, уран бүтээл туургадаг гэдэг. Зарим нь надтай хамт ажилладаг. Харин хүүхдүүдээс гэвэл бага охин маань зурх дуртай. Гэхдээ цаашид яг мэрэгжлийн төвшөнд сонирх уу гэдгийг нь харж л бай. Том охин маань бас л сонирхож байсан. Гэвч мэрэгжил болгож энэ төрлөөр хичээлэхээ болсон л доо. Хүмүүс ярьдаг альва эр хүний ард, эр хүний амжилт эхнэр хүнээс нь шууд шалтгаалдаг гэж ярьдаг. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? Би бусад хүмүүсийн өмнөөс хариулахгүй. Харин миний хувьд бол тийм. Эхнэр хүн эр хүний амжилтын ард байдаг. Одоо хаах болоо Европт амьдардаг ч өөрийгөө Оросын Монгол гэж хаач нэрлэж ам бардам явдаг. Агуу суут уран баримлч энэ хүнтэй Даши Намдаков гэх эрхэм хүнтэй та бүхнийг телевизийнхаа цэнхэрдлэгцээр уулзууллаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ. Би их баярланып муну тандар дахин уулзахада тэгээд муну хөдөөдөр ирж газар харж байна гэдэг их памятник Чингис хаана тавих гэж тэгээд би их ханаа тавь дөрвөн төрөнө бодхоохоо тавиха тэгээд нэгжа эдэм хурна тэр модон харсагсаа байна тэгээд дөрвөн төрөн тавиад дэшин бодхоох хэрэгтэй бурхан чинь нэг юм да тэгээд тэр нэт яриад Баярлалаа танд. Баярлалаа. Сайн да баярлалаа.